Хайрц чи бүр аймагч. Hey 2024 оны 7 сарын 25 өглөөний 7:54 минут болж байна. Би яг одоо Ярамгийн зам дээр байж байна. Миний хувьд бол жоохон харамсалтай зүйл боллоо. Яа гэх юм бол өглөө 5 цагт очих хэрэгтэй байсан бол сэрүүлэг дуурай. Үнээр унтсан маань өстө уушлаарай гэж хэлээ. Тэгээд одоо хаашаа явж байгаа вэ гэхээр би Дэлхийн тойрог дээр идэг Стив Аренаар явж байна. Тэнд Next конференц залгаж байгаа нэг түүхийг бүтээж байгаа. Тэр бол үнэхээр гайхалтай түүх байх болно. Юу вэ гэдэг нь тэр хамтаа очиж үзье. Тоонхгүй явж байгаа очиад байгаа байлаа. Өнөөдөр бол цаг агаар бороотой бүрхөг нэг тийм өөр өмц өдөр байна. Тэгээ Next Group-ийн залуучууд маш гайхалтай зүйлийг бүтээж байгаа. Өнөөдөр түүний нэг хэсэг хамтаа олно гэсэн үг шүү. За тэгээд энэ бичлэгтээ хамт байцгаагаараа маш сонирхолтой яа үнэхээр л гайхалтай зүйл байх болно гэж итгэлтэй байна. За Стив Арена дээр ирсэн байна. Тэгээд одоо энд нэг үйл явдал хийж байгаа. За хатаа харцгаа яварсаа бороо орж ийн. Сарын 25 цаг 16 минут болсон байна. Тэгээд яг одоо оёх үйл ажиллагаа явуулах гэж байна. Гэтэ яварсан хажууд нь байх юм бол амар огштой юм байна. Маш том байд юм байна. Тэгээд маа нэг группийн залуучууд бүгд гар бие оролцож байна. Тэгээд гадаа бол цагаараа байдал юм бол маш их бороотой, манантай, сэрүүхэн байна. Гисэн идэж бүгдөө нэг зориг, нэг зүйлийн төлөө тэмүүлж байгаа учраас цагаагаар бол огт хамаагүй гэсэн. За тэгээд үйл явцаа харцгаа ямар ч ойлоо биш юм аа энэ. Багтаа иттаа биш. Оо хайш маяг ийм дээ. Гэгөө би. Хонберг яах вэ? Заавал ийм хэмжээтэй гэж мэдээгүй шүү дээ. Энд чинь ингээд нөө хумс томсдайсэн болохоор бүрээс арай л айчлаа. Ойсон юм шиг. Ойсоо гэхдээ зааланд эн чинь ингээд бүр 2-3 нугарсан болохоор мэддэггүй байхгүй юу. Зөвхөн нэг хоногийн дараа Next Group-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд түүхийг бүтээх гэж байна. За. Ер нь бол генсийн амжилт гэдэг бол угаасаа маш амаргүй байд юм байна. Тэгээд бид нар өөрсдөө талбайгаа ийм том орн анх удаага яг одоо дэлгэж харах чинь. Тэгээд түрүүн 3-1-ийг дэлгэж үзсэн. Тэгээд маш төсөөлөөгүй том хэмжээний наашаагараа. Төсөөлөөгүй том хэмжээний тэгээд бидний санаанд багтахааргүй том хэмжээтэй байсан. Одоо тэгээд бүгдийг дэлгээд харсныхаа дараа бүр энд байгаа хүмүүсийн сэтгэгдэл бол одоо энд байгаадаа зүгээр баяртай байна. Тэгээ монголчуудынхаа ив нэгдэл одоо үндэсний төрийн албаагаараа бахарах үйлсийн төлөө Next-чууд нийлээд тэгээ дэлхий дээрх уулан дээр дэлгэсэн хамгийн том төрийн албаа Guinness рекордыг эвдэх гээд одоо ганцхан өдөр үлдээд байгаад бол маш их сэтгэл өндөр байна. Сарын 25 10 цаг 30 минут болж байна. Тэгээд өглөөний цай гэж ойлгож байна. Тэгээд maaхан өглөөний цай орж ирж байна. Яа. Дуслаа та. Йоо, үнэхээр том ажил байд юм байна. Тэгээд бороо бүр зогсолтгүй орж байна. Зогсолтгүй орсоор байна. Ийм том ба дээр 4050 м квадрат талбай өгөх юм. Монгол улсын төрийн далбайг бид нар одоо туудахгүй дийлэх гэж байна. За гамбаа хэрэг Аймар байна. Йоо, аймар ядарч. Гэтэл гоё байна. Аюу амарч чинь яа. Гамбаа найзаа.
Ёо 450 м квадратгүй талбай төрийн талбай дээр би яг одоо алхаж явж байна. Энэ бол хэр баргийн хүнтэй тохиохгүй завшаа баах гэж бодож байна. Тэгээд next group-ийн залуучууд өглөөнөөс яг энэ усан бороотой зүтгэсээр байгаад талбайгаа яварсан дэлгэлээд үнэхээр гайхалтай мэдрэмжээ тоодохгүй би энэ залуучуудын сэтгэлийг та бүхэнд бас үзүүлэх болно. Гайвар гоё. За ямар санагдчих. Ер нь бол маш огсч гоё байна. Одоо энэ дэлхийн хамгийн том талбай ингээд гоё байна. Хүнд байна. Гэтэ амар баяртайгаар инээс байна. Ёо. За яг одоо энд Гиннесийн албан ёсны төлөөлөгч ирсэн хэмжилтээг явуулж байна. Яг энэ дээр харж байна баха. Тэгэд энэ хэмжилт нь хийснээр бид нар одоо рекордо өгөх боломжтой болно гэсэн үг. Тэгээ энэ Гиннесийн албан ёсны төлөөлөгч нь болохоор Бээжь хотоос сая өглөө нислэгээр ирээд тэгээ одоо хэмжилтээ хийж энэ яг одоо Улаанбаатар хотод 2 цаг 20 минут болж байна. Өдрийн шүү. Өнөөдөр бол 7 сарын 25-ны өдөр. Харагдаж байна. Чаар харагдаж. Доогор моор сууч. Нэг нээё. За. Гиннесийн албан ёсны төлөөлөгчтэй next group-ийн залуучууд дурсгалын зураг татуулах гэж байна. Тэгээд хамгийн том төрийн далбааныхаа урд өдөр авах гэж байна. Маа зурагчин тэнд байна харагдаж байна уу? 7 сарын 25 Улаанбаатар хотод 5 цаг 22 минут болж байна. Тэгээд одоо яг туга өргөөд машин руу зөөгч чинь. За үлээцэн. Бодруугаа идэв шүү. Бодрууж байгаа юм чиг. Нэмэлт хүчээр хилээж байна да. За хэдэн тоо нэртэй мэдхгүй. Одоо усмал нэмэгтэй. Ааталтаа устай бит. Тоолж одоо 3 тоо болчихсон. Анди мэна. Гоё. Ханчаа. оны 7 сарын 25 яг одоо Улаанбаатар хотод 19 цаг 57 минут болж байна. Тэгээд 4050 м² бүхий Монгол Улсын төрийн далбайг нийтдээ бол 2000 гаруй тонн жинтэй ийм одоо том төрийн далбайг 1.8 бараг
8 орчим километр. Одоо эдгээр залуучууд маань үүрж гаргаж ирж байна. Тэгээд тунд өгсөн байна. Үнэхээр мундаг байна. Гахалтай. Ийм олон залуучуудтай зүрх сэтгэлээр тоглоом гарч ирлээ дээ. За, сэтгэлээр гоё нэ. Янз. Цагаано. Божгүй гоё. За, сэтгэл сайхан биш юу бас. Сайхан. Гэрээсээ амжилтыг ивдэлт одоо тэгээд даатгаа өөрөө гараад ирлээ. За шатаа. За, ганга орсон. Цааш явчих юм уу? За, гацтлаа шүү. Эй. Дахиад би өнөөдөр бол 2024 оны 7 сарын 25 яг одоо Улаанбаатар хотод 20 цаг 52 минут болсон байна. Тэгээд Next Group-ээс нийгмийн хариуцлага өрөөд санаачлж байгаа Guinness рекордыг хамтдаа эвдэцгээ буюу уулан дээр дэлгэсэн хамгийн том төрийн далбаг гацлах үйл ажиллагаа одоо яг явж байна. Одоо. Тэгээд юу вэ? 2024 оны 7 сарын 25 9 цаг 27 минут болж байна. Тэгээд яг одоо бидний байршил Богдууд Илтэнгэр энэ уулан дээр бараг 80 гаруй хүмүүс байна. Тэгээд нэг зорилгын төлөө өглөөний 5 цагаас орой 10 цаг хүртэл маш олон хүний хөдөлмөр хүч бүх зүйлийн ард гарч бид нар 4050 м квадрат бүхий Монгол улсын төрийн далбаг уулан дээр амжилттайгаар гацлаа. Тэгээд ердөө хэдхэн цагийн дараа бид нар Guinness-ийн амжилтыг эвдэх болно. Маш олон монголчууд үүнийг гэрч байх болно. Тэгээд үүнд оролцсон Next Group-ийн бүх залуучуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол үнэхээр гахалтай түүх байх болно. Тэгээд тоодгүй уулзцай 2024 оны 7 сарын 26 Парисын Олимпийн нээлт Next Group-ийн хувьд бол маш том ажлыг эхлэх байх болно. Тэгээд өглөө уулзцай энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Хей 2024 оны 7 сарын 26-ны өдөр Чингисийн ба яг одоо Улаанбаатар хотод 8 цаг 55 минут болж байна. Тэр мартууд яг одоо явж байна. оны 7 сарын 26-ны өдөр өнөөдөр бол Итали ирчилдөө Парисын Олимпиад байгаа. Үүн дээрээс Богдууд дээр Монгол улсын төрийн далбаа маш томоор Улаанбаатарт хэвлэн орон байна. Тууруу тусгаар энэ улсын маань хамгийн том бэлэг тиймдэг. Энийг ялангуяа одоо тамирчин хүмүүсийн одоо бас ямар нэг одоо алтан соёлын далбаа тийм хэмжээнд тэгэхээр ингэж хандуулах чинь хүслийн өрөөлтөй байдаг. Тэгээд миний хувьд өнөөдөр ялангуяа одоо энэ том далбааг Guinness бүртгүүлж байгаа гэдэг нь бас түүхэн үйл явдлын түүхэн үйл явдлыг бас гэрчүүлж байна. Миний хувьд 2 сарын энэ оны 2 сарын 2-нд бас энэ Guinness рекордыг тогтоож ирсэн. Тэгээд энэ ч бас надад их гоё ойрхон санагдаж байгаа. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Тэгээд энэ үйл ажиллагааг санаачсан зохион байгуулсан энэ хамт олонд тэгээд Next Group-ийн хамт олонд одоо чин сэтгэлийн баяр хүргэж одоо амжилт хүсэж байна. Гоё үйл хийж явах хүмүүс байхгүй. Окей. Тэгээд залуучуудаа янз нэг юм хийж үзээрэй. Амьдрал бол ердөөсөө гоё дурсан зүйл. За, бодгоо талбайгаа мандацгаа. За, тэгээ. Амжилт. Шот ингэсэн юм бүр. Сэтгэл амар гоё өндөр байна. Ийм том юм нэг гэрч болж байгаа даа. Үнэхээр баяртай байна. Амар догдолж байна.
энэ ажлыг хийж байгаа бүх хүмүүсээр бүгднийг аягүй их бахарч байна. Next group-ийн нараа бахарч байна. Тэгээд энэ гоё талбайг ингээд ойж болгосон хүмүүстээ тэгээд монголчуудынхаа өмнөөс сонсогчдынхаа өмнөөс бүгдэнд баярлалаа гэж хэлье. Тэгээд дэмжээрэй. Монголынхаа тамирчдыг ялангуяа маш сайн дэмжээрэй. Тэгээд тамирчид чинь тэгээд одоо биднийхээ уухан донд сэтгэл дөрөв шүү дээ. Тэгээд баярлалаа. Гоёна гээсээ амжилт тогтоогч бай. Төөхөн хүчийг нэг гэрч болж байгаадаас баяртай байна. Төрийн талбай хэр юу бодог өөрч чаа. Их орон. Их орон. Их орноор амар томор бахархах юм дээ тий. Амар бахархтай. Гадаадд явдаг болохоор ч тэр яг их орон төрийн талбай харангуул яг их орноор амар бахархдаг. Ай. энэ хорож үүсгэн ихэнх боловч та бүгдийг манай уцсан ортод манай Монгол шилжиж байна. Ардаа манай хүмүүсээ санаатуулах. За өнөөдрийн маань энэ түүхэн арга хэмжээ маань Гиннесийн номонд уулан дээр дэлгэцсэн хамгийн том далбаг нэхэр бидүүдэд зурсан байгаа. За энэхүү Гиннесийн ажил маань За 3 минут үлдсэн байна. Guys 2 минут 30 секунд. За Монгол улс төрийн талбаараа Гиннесийн рекордыг эвдэхэд ердөө 10 секунд. Вау. Уулан дээр дэлгэсэн хамгийн том төрийн талбай Монгол улсад. Миний Монголын талбай Үүр Мандбаатар. Дэлгэцээ. За тэр алтан совь бол гарч ирж байна. За ийхүү 4160 м квадрат талбай өгөх Монгол улсын төрийн талбай богд уулын ингэр дээр дэлгэцлээ. Ингэснээр монголчууд Гиннесийн рекордыг нэгэн доор 7 сарын 26-ны өдөр эвдэж чадлаа. Энэ бол үнэхээр түүх юм. Өнөөдөр бол их тайван хэрэгжлээ, ив нэгдэл, хүн төрөлхтний спорт Олимпийн нээлтийн өдөртөө зэрэгцэн монголчууд Олимпиад оролцож байгаа Монгол тамирчдынхаа захын маш гэж ийхүү төрийн талбайгаа Гиннесийн амжилтанд бүртгүүлж чадлаа. Бид нар рекорд эвдэлж чадлаа. Тэгээд үүнийг санаачилсан Next Group-ийн бүх залуучуудад, бүх хүмүүст, энд оролцсон бүх хүнд зөвөр лав шүү. Хүсээ гэж хүсээрээ. Баярлалаа. Олимпиад оролцож байгаа 33 тамирчин маань өндөр амжилт гаргаж энэ одоо Гиннесийн рекордноос урам зориг аваасаа гэж найдаж байна. Баярлалаа манайхаа энэ амжилт Монголын хамаагүй илэрхийлэл тэр махад үгүй ихэнх их Монголын төлөвлөсөн дуусгатын зүйлийг эргэлзсэн байна. Монгол улс маань мандан бодог болов. Одоо цаг нь баярлаж болно. Одоо юу ч ярмааргүй байна. За 3 2 1 Уг нь хаалаа юм бэ? одоо хонхол чадвар баг. За амташ юм жишээ. Амташ жишээ 3 2 1 1. За 3 2 1 аваарай. Одоо ч шүү бүтээрээ. Асаарга. Бүгд талбай руу гарч байгаа. Өндөр хэлчихсэн шүү. 2